За сайн байцгаана уу бүжэн. Ялгаар утгын Монгол хөдөлгөөн, хоггүй Монгол төрийн бус байгууллага. За YouTube дээр бол No Plastic Mongolia гэдэг сувг байдаг. Энэ сувгийнхнаас за сарда 2 удаа ногоон бүс татчихагаад байгаль орчинд ээлтэй үйл ажил эрхэлдэг ч юм уу. Тэгээд одоо амьдралын хэм маяг нь ногоон, байгаль дээлтэй ийм хүмүүстэй ярилцдаг болж байгаа. За өнөөдрийн ногоон бүсээ бид нэг уламжлал ясаараа гутлын 22-ын уртлын Route 22 гэдэг гоё ресторанасаа хийж ин та бүхэндээ хүргэж байна. За манай өнөөдрийн зочин бол их онцгой зочин. Яг үүндээ бол байгаль орчин дээлтэй ч юм уу тийм хүн бол биш. Гэхдээ одоо онцгойлж өөрсөн шалтгаан бол надад бий. Тэгээ энэ шалтгааныхаа ярилцлагынхаа төгсгөлд хэлье. За манай зочин бол трейлер буюу адал явдалт зохиол сүүлийн үед бол маш олон уншигчтай болж байгаа юм байна гэж би бол анзаарсан. Тийм. За Бямжгийн Баярхуу гэж зохиолж байгаа. Тэгээ бидний урилгыг хүлээж аваад ирсэн баярлалаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За би чи ер нь бол зохиолч авахтай хүн байхгүй юу? За. Тэгээ манайд багт зөндөө олон зохиолч ирдэг байсан. Одоо ч гэсэн би зохиолчдтой ойрхол байдаг л да. Тэгээ зохиолчдын гадаад үзмжийг ерөнхийд нь мэднэ. Цагаан өстэй, цагаан сахалтай ч юм уу тийм үү. Тань шиг ийм олон шивэстэй зохиолчийг би амьдралдаа хараагүй. Хэр олон шивэстэй нэрээ? Их олон биш ээ. Шивэс гэдэг чинь өөрөө урлаг шүү дээ. Тухайн хүнийг илэрхийлж байгаа урлаг учраас бүртгэлсэн. Таныг илэрхийлэх ганц гоо шивэсээ харуулаач. Болохгүй. Ингэж мөнгөд харуулчих болохгүй. Чи стриптиз болоод тоглож байгаа л дээ. Ядаж гараа ингүүл харуулвал гоё юм шүү. За ер нь бол нэг за. Энэ барын байгаа. Тийм бай. Би болохоор нөгөө Бартанбаатар овгийнх. Тэгээд бар ингээд шивс. Ерөнхийдөө ингээд байгаа. Тэгээд байгуулахаар зүйлж байгаа биш л дээ. Ер нь бол нийгэмд нэг тийм угширсан тийм хандлага байгаа даа л да. Шивс бол мууч гэдэг юм тийм. Гэхдээ хүмүүс өөрчлөгдөж байна. Цаг үе өөрчлөгдөж байна. Шивс гэдэг бол урлаг гэдгийг хүмүүс мэддэг болцсон байна тийм ээ. Ер нь бол хүмүүс өөрөөгөө илэрхийлэхэд бол янз янзаар үзэж шүү дээ. Өмсгсөн хувцас, шивс, эдэлж хэрэгж байгаа зүйл, амьдралын хэв маяг. Тийм тэгэхээр миний шивс бол миний амьдралын хэв маяг, миний үзэл бодолтой шалших юм байна. Одоо нэг гоё үе юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Монголчууд яг өөрөө өөрсдөө илэрхийлэх боломж олдж байгаа үе яг одооноос эхэлж байгаа юм шиг тий. Урд нь бид нар одоо ингээд нэг Орос ах нарын хараанд байсан учраас тэдний одоо хүсэл зорилгын дагуу явдаг гэсэн бол одоо ингээд хүн болгон бие хүн гэдгээ мэдэрдэг тэрийгэ илэрхийлэх боломжтой ийм гоё үе ирж байна. Тэгээ энэ бол бид нар ингээд одоо өмссөн хувцас болоод таны энэ хард ганг энэ стилээр бас илэрчээж магадгүй юм. Бас таны бичдэг зохиолууд бол өстой зарим ч амар юм л ч тий. Трейлер адал явдал зохиол гэдэг. Тийм зохиол байна лээ. Тэгээд уншаагүй хүн байх юм бол би бас ганц зохиолоос нь нэг хүн иш татаад бичсэн байсныг хэлэх гэж юм л да. Хайрцаг гэд зохиол байлээ. Тэр хайрцаг гэ зохиол дээр нь нэг ээж хүүхдээ хайрцагын дотор тижээгээд тэгээд тижээсээр хагаад хүүхдийнх нь бие дөв дөрүүлжин болоод хоол өгөхгүй байсаар хүүхд нь ялгцсан эднийг нүү. Бүр ийм амар бичдэг юм биш. Тэг яг үйл явдлаа хөөгөөд уншвал яг гэж игдүүлж айж магадгүй. Тэгээ цаад утгыг нь л ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл одооний хүүхдүүд бүгд хайрцаг төсөж байна. Тэр хайрцаг маань юу гэвэл оюун бодол үг яриа тийм ээ. Чи ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн хайрцаг төсгөд байгаа байхгүй. Хүний бие одоо тэр хог гэд нэрлэж байгаа тэр хөө тэр нөгөө төмөр хайрцаг төсөж байгаа л да. Би нэг хайрцаг шиг л дөрүүлжлээд ингээд өссөн. Гадуур харагдаж байгаа одоо энэ сайхан харагдж байгаа энэ залуучуудын хүүхдүүдийн оюун санаа нь хайрцаглагдсан. Яг тийм эренбэг зөрөнд болсон байна. За одоо юу гэдэг тэр зохиолыг яг уншвал юу гэдэг хүүхд нь ээжгээ баярлуулах гадуудуулаад саадлуудах талаар хэлийн тасдаг юм юу гардаг гэсэн. Энэ бас л манай Монголын нийгэм байгаа шүү дээ. Чи дуугаа би ядарч чиний төлөө ингэж амьдарч яхад чи наа жоохон тайван байлгаач яасан гэж загнадаг. Тийм ээ? Хүүхд юм асуухлаар нь дуугаа үгийг нэрдэг. Энэ чинь хэлийн тасч байгаас ялгаагүй шүү дээ. Ийм тал санаагаар бичигдсэн зохиол. Тэрнээс биш яг
трейлер гэдэг уушвал мэдээж хүнцтэй. Далд утгыг ойлгол бол нийгэмд хүрсэн нэгсэл юм байна л да. Зохиолчд ер нь хамгийн цайлган тийм гэгээлэг хүн юм шиг санагддаг хүмүүс байдаг юм шиг надад бол санагддаг л да. Мэдээж таны зохиол бүтээлүүд үнэхээр зарим хүнд болвол өстой ямар амар юм бэ уншиж боломгүй маа гэд цаашаа тавих юм шиг тийм зохиол боловч яг цаад санаа нь ингээд хүн хамгийн хэмзгэлдэг зүйлээ бичээд байгаа байхгүй. Одоо та жишээлбэл яг хэлж шүү дээ. Ээж нар хүүхдэд чимээгүй гэж загнаад байдаг учраас хилийн таслантай адилхан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг зохиолчдыг тийм л хүмүүс юм шиг анзаарагдаад дээ. Та ер нь хэр өрөвч вэ? Яг өөрийгөө өрөвч гэж тодорхойлох бах. Яг хатнаас нарахад бол тийм харагдахгүй л да. Тийм. Дөргөө өргөдөг бол гошагаад зохиол унгаач магадгүй. За. Додож нүдчижсэн тохиолдолч байгаа. Гэхдээ тэр үйлчлэл хийснийхаа дараа өрөвдчихдөг. Тийм үү. Яг жоохон түргэн ааштай гэх юм ааштай. Тэгэхээр би дарахыг хичээдэг. Тэгээ чиний хэлж байгаагаар хүмүүс зохиолч нар бол тийм цаалхан хүмүүс бол байдаг гэдэгт бол би санал нэгдэхгүй байна. Ер нь бол би яг сайн зохиолч болохын тулд тийм тодорхойгүй ааш аргашинтай байх ёстой гэж би ойлгоод байгаа. Тийм үү. Ягаад гэвэл хүн бүх дүрд хорих чадвартай байх ёстой. Хэрвээ чи үнэхээр цайлгал юм бол чиний сайн талын баатар чинь цайлган, муудлын баатар чинь цайлган. Ийм болоод чиний цайлган хүнээс яаж муухай санаа гарч ирэх юм бэ? Яаж муухай хараал юу хүний санаанд оромгүй үйлдэлүүдийг хийж чадах юм? Тэр зохиолч хүн бол хүн байх ёстой нэгт. За. Зөвлөх хүн байх ёстой. Өөрөлдвөл өрөвддөг, хайрладаг, инэрдэг, бусдыг ойлгодог. Тэрнээс биш яг зан характер бүхэл төрөлд хорж чадах тийм чадвартай байх хэрэгтэй гэж ойлгож байна. Тийм байж тээ. Хүнд ч угаасаа сайн ма хоёр тал хоёулаа байдаг гэдэг л дээ. Тэгэхээр мэдээж зохиолтор бол дандаа сайн талын баатар гарахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр муудлынхаа баатрыг гаргахын тулд тэрний хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Тэр шиг үг хэллэг хэлэх хэрэгтэй. Ер нь тэр зохиолын баатар дотор орох хэрэгтэй. Тэгжээ зохиолч нараа айлах хэрэгтэй. Өнөөдрийн баяр хүүг бүтээхэд гэх юм уу да юу нөлөөлсөн болоо та юу гэж боддөг вэ? Амьдрал. Амьдрал. Гэр бүлийн хүмүүжил бол мэдээж нэгд. Гэхдээ амьдрал надад илүү их тэр намайг бүтээхэд хүчин зүйлсэн зүйл бол амьдрал. Тэгээд нийгмийн одоо энэ нөхцөл байдал. Яг тэгвэл хүн болгон бүгд л нийгмийнхаа бүтээгдэхүүн шүү дээ. Яг нэг талаар би өөрийгөө бас азтай гэж боддог. Ягаад гэвэл социализмын үед бид нэр амьдарч үдсэн учраас азтай. Ягаад гэвэл социализмын үеийг бол биднийг тийм муухан болгож өсгөж хөгжүүлээг. Би бол сүүлчийн пионер шүү дээ. Сүүлчийн мөнх гэдэг шиг. Таны зохиолуудад энэ бөө мөргөлийн талаар нэлээх гард юм л шүү дээ. Бөө мөргөл гэхээр зарим хүнд бол үнэхээр худлах урмаг. Зарим хүнд бол тэнгэр шүтээ монголчуудын язгууртай холбоотой учраас хамгийн ариун дагшин гэж явах гээд байна. Миний хувьд бол бөө мөрглийг ерөөсөө л нэг язгуур нь байгаль орчныг хамгаалах ийм зүйлийг номлодог, дотор нь энэ л багтдаг учраас би болвол хизээч угсагдгүй бөө мөргөл одоо хамгийн сайхан ариун зүйл гэж боддог. Гэхдээ та болвол бас нэг сөрөг талаас нэг гаргад юм л шүү дээ. Одоо бүр нэг айгүй хүн нэг сэртхийлгэн ёо энэ бөө гэдэг чи ямар амар юм гэж бодтол гаргадаг юм бэ нэлээ тий. За яг би гаргаад байгаа юм шиг л дээ нөгөө нийгэм надад тэгж гаргаад байна л да. Би ч нөгөө нийгмийн төлөв болж байгаа шүү дээ. Бөөмөргөлийг бол яалтчгүй манай Монголын гэхгүй ер нь бол хүн төрлөختний анхдагч шашинны одоо их суурин тийм ээ. Хүмүүс ч одоо юу гэдэг анх галыг бий болгоол. Тэгэл галаа шүтэж мөрөж гиснээс болоод бөөмөргөлсөн чинь их суурин тавьдаж гисэн тийм үү. Тэр утгаараа бол бид нэр бүгд бөөмөргөлтэй хүмүүс. Тийм үү. Чи хэдчнээ одоо христэн шүтдэг бөөмөргөлтэй гэж байгаа ч гэсэн чиний оюун бодол дотор чинь байгаль ихэ хаарлах дээр зүтгэх хүч байж байгаа. Бид нар одоо юу гэдэг гал руу муухай хийж болохгүй, гал руу хийж болохгүй гэдэг юм уу? Байж л байгаа шүү дээ. Байгаль тоог хайж болохгүй. Эдгээр хайж байгаа гэсэн цаана бас эмзэглэл байгаа гэдэг. Тэгэхээр би бол хүн болгоныг бөөмөргөлтэй гэж ойлгоод байна. Өөрөлдвөл бид нар бол байгаль эхийн бүтээгдэхүүн гэдэг тэр үндсэн
хугтгуун ч бидний дотор байгаад Аа. байгаа. Сүүлд асуусан асуултын тухай тэгвэл бөөмөргөлч нь ерөнхийдөө миний бодлоор бол манай Монголын нөхцөлд нэг хэсэг бол нэлээд дэлгэрж байгаад одоо бол гайгүй хомогдож байна. Мэдээж гэрэл байгаа учраас сүдэр байдаг. Манай бөөмөргөл дээр бол сүдэртэй тал нь арай л төлхөө их байгаа. Миний бодлоор бөөмөргөл гэдэг бол байгаль ертөнцтэйгөө харьцах тэр харилцааг л бөөмөргөл гэж бодоод байна. Зохиолчд бол үннийг хайж байгаа хүмүүс гэдэг нэг миллион дээрээ үг гэдэг. Та тэрийг бас онцлоод бичсэн байлээ л дээ. Тэгэхээр та энэ үнний талаар хэлж өгөөш. Энэ сайхан зүйл юм уу, муухай зүйл юм уу? Зохиолч хүн гэдэг юм одоо олонний танилцуулсан хүн. За. Одоо бурхан шиг болцсон. Тэрний хэлсэн үг л үнэн гэдэг тийм ойлголт нийгэмд яваад байна. Аа. Тийм үү. Тэнгүүд л нөгөө нөхдүүд чинь мундаг афоризм хэлээл, мундаг онлол хэлээл. Тэгэл тэрийг нөгөө уншигчтан маань дагаал явдаг. Үгүй ээ, бурхан зохиолч гэдэг чинь бурхан биш. Зохиолч гэдэг чинь тийм агуу хүн биш. Зохиолч гэдэг бол зүгээр л үннийг хайж байгаа л хүн. Өөр өнцгөөс нь хайгаад үзэж байна. Тэгээд тэр өөрийнхөө үнэн гэж бодож байгаа тэр зүйлээ бусдад хүргэх гээл хичээл яваад байгаа. Гэтэл магадгүй тэр нь хотлоо явж байгаа шүү. Аха. Тийм ээ. Тэрийг нь мэдээж шүүж байгаа нь бол ард түмэн. Нэгд, хоёр тэгвэл цаг хугацаа. За. Та түрүү үйл үүргээд хэллээ тий. Энэ одоо байдсан болов? Энэ асуулт чинь өөрөө их утгагүй асуулт. Яг тэгвэл үйл үүр байдаг гэдгийг бүгд мэдчихэж байгаа шүү. Тийм. Тийм үү юм гэсэн юм. Уусаа байгаа шүү дээ. Философор бол чинь нэг шалтгаангүй үр дагавар гэж байхгүй гэдэг философи онцлог шүү дээ. За. Шалтгаангүй үр дагавар байхгүй. Чи надад уцтай бол хоёр ярьцлах хийхгүй тийм үү? Тий. Энэ одоо үйл үүр үү? Үйл үүр. Миний тань руу ярьсан үеийн үр нь одоо ингэж гараад үйл гэдэг өгөөл бодолтой. Энэ үйлдэл шүү дээ. Тэгэл энэ үйл үүр гэдэг маань ерөнхийдөө хүмүүс ойлгохдоо муу юм ихлээр муу юм тохиолддог гэж л ойлгоод байгаа шүү. Сүртэй томоор айдтай. Тийм, тэгж ойлгох хэрэггүй. Хүн сайн юм хийвэл сайн зүйл тохиолдно, муу юм хийвэл муу тохиолдно. Хүн аяг хагалвал аяг нь хагарна. Тэгэл ойлгож хэрэгтэй. Бүх юм үйл үүрийн шалтгаан үр дагаврын дараа гэж байгаа. Тийм үү. За, хүн ганцхан амьдардаг юм уу эсвэл олон амьдардаг юм уу? Нэг өдөр хаан байсан дээр ч гэж ярих юм. Нэг өдөр хаан байх юм бол нөгөө үеийн үр чи яах болж байна те? Хүн ер нь бол өдөр болгон өөрөөр амьдардаг. За. Ер нь яг энэ бодтоор амьдарч байгаа шиг оюун санааны амьдралыг бий юу байдаг. Цогцолж үздэг. Ягаад гэвэл хүний бие махбод гэдэг чинь өөрөө хязгаарлагдмал. Бид нар чинь нэрч чадахгүй. Тийм ээ. За одоо жишээлбэл би одоо энэ бүдүүн хүн бол одоо 100 метртгүйгээд 100-аас нэж чадахгүй байх ч гэдэг. Гэтэ би оюун бодлоор бол би чадах. Тэр утгаараа хүн агшнаж амьдралаар амьдрах боломжтой. Ялангуяа зохиолч нар бол бүр илүүтэй. Тэгээ бидний зохиолч нарын одоо нэг үүрэг бол хүмүүсийг тэр олон амьдралаар амьдралыг олон өнцгөр олон талаас нь харуулах гэж хичээж байгаа юм хамгийн гол чухал шүү дээ. Тэрнээс биш зохиолч нар бол нэг хүмүүсийг соён гэгэрүүлэх гээд ухааруулах гээд байгаа юм бол биш шүү дээ. Тийм үү? Тийм үү гэж угаасаа тийм шүү дээ. Ер нь бол зохиолч нар чинь хүмүүст амьдралыг өөр өнцгөөс нь харах, өөр мэдрэмжийг мэдрүүлэх тийм л үүрэгтэй. Хэрвээ зохиолч нар бол жишээлбэл үүдгийн соён гэгэрүүлэх хүмүүсийг ухааруулах, гэгээлэг болгох тийм үүрэгтэй юм бол өчнөө мянган жил болцоод байхад хүмүүс ягаад одоогийн үед уруудсанд ороодсон яг хуучнаар байгаад байгаа. Хуучнаас бүр одоо яг хамгийн анхны ном хэлүүлснэг сайн мэдэхгүй байна. Гэхдээ багцаагаар бол би хэдэн зуун сая ном хэлэгдсэн л хэлгүй. Хүн хэвэрэл нь шүү дээ. Аллах толго гарч байна. Амьдрал муудсан хэвэрэл. Тэгэхээр номны үүрэг бол хүмүүсийг гэгэрүүлэх мэдээж зөв. Гэхдээ гол нь өөр амьдралаар амьдрах тэр боломжийг л олгож байгаа. Тийм үү те бас гоё л үнцэг юм те. Яг уран зохиолын номны тухай биелж байгаа шүү. Тийм. Мэдээж тэр нөгөө сурагчгийн тухайд бол өөр л дөө. Тийм. Хүн болгоныг нэг цаанаас үүрэг даалгавартай ирдэм болов гэж би хаяа бодоод байдаг л да. Та бас сая үүргийн талаар яриад байна. Таны үүрэг юу вэ? Хүн болж төрсний үүрэг гэвэл одоо юу хийх ёстой гэж бодож байна? Надад бол
хүмүүс нэг жоохон ч гэсэн мэдлэг мэдээлэл өгөөч гэсэн тийм үүрэг өгсөн юм байлгүй дээ. Тийм. Одоо юм бичээд байгааг бодоход тийм ээ. Тэгээ нөгөө бичсэн юм жоохон хүмүүс төрөөд байгааг бодоход тийм л үүрэг өгсөн юм байлгүй. Өөр би зүйл олон зүйл хийж үзсэн. Эндээс одоо юу гэдэг яг ингэж амжилттай болсон ч гэдэг юм уу. Таашаалт нийцсэн тийм ажил мэргэжил дур сонирхол одоохонд байхгүй байна. За. Энэ зүйлээс би таашаал авч чадчихна. Тэгэхээр энэ миний хийх ёстой зүйл болов. Ер нь бол яг ямар үүрэг ройлтойгоо мэдхийн тулд зүгээр л чиний хийж байгаа зүйл чамд ямар таашаал өгч, чамд ямар мэдрэмж өгч тэрийг л мэдчих болно шүү дээ. Тийм ээ? Би улс төрч болох ёстой юу гэж бодох хэрэгтэй. Манайхан ч улс төрлөө орох дуртай хүмүүс. Тэгэл би л Монголыг өөрчлөх ёстой л гэж бодоод байх шүү. Тийм. Тэгээд бүгд улс төрлөө орлоо. Гэтэл тэнд нь таашаал өгөх үгүй юу? Тэ улс төрлөө орсон дуушлаа. За ер нь бол зохиолчид ингэж хэлдэг байхгүй юу? Ихэнх нь би өөрийгөө л одоо илэрхийлж байна. Миний номыг хүн унших хэсэг нь надад өрөөсөө хамаагүй гэж ярьдаг. Та болохоор арай өөр ярьж байгаа шүү. Гэхдээ нөгөө талаар нь үзэхээр эндээс би таашаал авч ийн гэхлээр бас тавтай юм шиг байна л да. Би хүмүүс таалагдах гэж юм бичдэг шүү дээ. Тэгдэггүй юу? Үгүй. Ер нь бол би өөртөө бичдэг юм уу? мэдээж юу гэж галзуурсан юм шүү дээ. Яг хэвлэлээд энэ тэгвэл. Тийм. Тэгэхээр хүнд таалагдах гэж бичих юм бол за. Чи зохиолч байгаа байл. Чи бол зөвхөн хуулбарлан бичиж ажил болно. Тийм ээ. Би өдрөөсөн шүү дээ. Хүнд амьдралыг аливаа зүйлийг өөр өнцгөөс нь өөр мэдрэмжээр үзүүлэхийг хичээдэг. Гэхдээ би хүмүүст таалагдах гэж бичдэг. Хэрвээ би хүмүүст таалагдах гэж бичдэг байсан бол би эмэгтэйчүүдийн магтанд болоод хайр дурлал хичээл ингээл солиорол явуулъя. Гэтэ тэр надад таашаалахгүй шүү дээ. Нэгд хоёрдугаар тэр хүмүүст сонирхолгүй шүү дээ. Тийм ээ? Сонирхолгүй гэдэг хэлчихлээ шүү. Тэгэхээр чи сонирхолтой байхын тулд бас таалагдах гэж хичээдэг шүү. Үгүй би өөрийнхөө хүснийг л бичиж байгаа байхгүй. За. Миний хүсэж байгаа зүйл адал явдал хүнийг өөр мэдрэмж өөр орчинд оруулах гэж хэлж байгаа. Тэгээ би хүмүүст таалагдахын тулд хайр дурлал хичээл болох байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө бичигснээр бичиж байна. Та чи бас эротик зохиол бичдэг юм биш үү? Хайр дурлал байтугай бүр эротик зохиол бичдэг юм биш үү? Ер нь бол амьдралыг бичдэг. Амьдрал дунд чинь бүх зүйл байгаа шүү дээ. Тийм л. Хайр дурлал байгаа. Үзэн ядал, баяр хөөр, мэломс инээд, хууралт. За эротик. Эротик бол амьдралын нэг хэсэг мөн үү? Бичлгүй яах вэ? Дээрэс нь миний нэг баримталж байгаа зурсан бол нэг номноос нэг зохиолоос хүн маш олон мэдрэмжийг авах гэж хичээд. Зүгээр одоо юу гэдэг нэг ном уншаал зөвхөн хайрлал уншаад дуусчихвол эсвэл үзэн ядал дуусчихвол ямар утга. Сонирхолтой шүү дээ. Нэг хуудас сэргүүлэхэд нэг мэдрэмж, дараагийн хуудаснаас өөр мэдрэмж. Хүнийг ингэж бүр адал явдалд одоо тэр ертөнцөөр аялуулах. Тэгвэл илүү сонирхолтой. Тэгж бичихэр нь бол амаргүй л дээ. Яг үнэндээ бол айгүй хэцүү байхгүй юу? Үйл явдал бичнэ. Тэгээд дөрүүдийн оюун санаанд өөрийгөө оруулаад тэр дүрийн хэлэх үгийг хүртэл зохионо гэдэг чинь хичнээн 10 хүн тэр зохиол бүтээл байгаа штэ. Тэр болгонд зохиолч өөрөө хувирна гэдэг бол үнэхээр хэцүү. Гэтэл таны зохиол бүтээл өстой адал явдлаар дүүрэн юм шиг байгаа тий. Уншигчдын тэр саналыг комментуудыг уншихад бол өстой санамсаргүй адал явдлаар дүүрэн тийм зохиолууд байгаад байгаа байхгүй. Ер нь нэг орон зохиолд нэг зарчим байна л да. Төгсгөлийг нь эхний удааснаас уншиж болохгүй. Тэгээд тавралшгүй эргэлтүүд баг ч та. Дээрэс нь дөрвийн тухайд гэвэл биш нөр ордон сэтгэл судлаач сэтгэл судлалыг сонирхдаг байсан. Тийм үү. Тэр утгаараа хүмүүсийн зан аршин характерыг арай гайгуугаар юм болов гэж боддог. За би яг зохиолын төлөвлөгөө гаргахдаа яг дөрүүд ийм характертай. Ийм ордны, ийм жилтэй, ийм темпераменттэй гэж зогсож байгаа байхгүй. Тийм үү. Жишээлбэл одоо юу гэдэг энэ болд бол холерик темпераменттай. За одоо мэлхий ордны гэж гэдэг юм тийм. Тэндээс нөгөө дөрүүдийн чинь тухайн үйлдэлд хариу үзүүлэх тэр нөгөө шийдлүүд нь гараад ирдэг. Сэтгэл судлалаар сурж исэн мэдэх учраас ингэж хийгээд байгаа юм байна тий. Тэр зохиолч хүн маш олон дүр төрөх хэрэгтэй гэж би хэлсэн тий. Яг өөрөөхөө бичээд авах юм бол
утгагүй шүү дээ. Надад би үүдий яг ямар нэгэн байдлаар төрийн судалгаа хийхгүй бол миний бүх зохиолын дөрүүд одоо нэг л моцикл уус нэг харгаасаатай харгаараатай нөхдөд болчихно шүү дээ. Тэ? За тэгэл бүр нэг уяглуулах гэсэн чинь тэр нь хиймэлж байдаг юм. Тэгэхээр би зохиол бичиж байгаа хүмүүс ерөнхийдөө сэтгэл судлал сайн сонирхоос гэж би хүсэж байгаа л дээ. Тийм байна л да. Тэгжээж ингэж хүмүүст хүрээд байгаа юм байна те. Судалгаа хийдэг учраас би ч одоо зохиолыг онгодоор биччихсэн юм болов уу хаяа бодоод. Онгод бол мэдээж байлгүй яг. Онгод гэж чинь өөрөө бүр нэг юм тийм юу шүү дээ. Хийсүр ойлголт шүү дээ. Хүмүүс онгод орлоо гэхлээр нэг жоохон юм ууж муунгууд ингээд харих толгойн эргэлдэл тэгэхгүй юу? Арх марх уугаа яадаг ч гэлээ. 13 оноос хойш огт амсаагүй. Оо тийм үү. 7 жил үү? Яагаад гайхах юм бэ? Арх уухгүй гэж болно шүү дээ. Үгүй болно л да. Тэгтээ хүмүүс уугаад байдаг болохоор гайхацлаа. За гоё юм. Тэгээд онгод чинь бүр тустай зүйл шилтэй. Одоо бөөшиг одоо юу гэдэг нь хэнгэрэгэнтэй л готл нэг онгод орж ирээд энэ готл гэсэн гэж бичдэг юм биш л дээ. Хүн онгодтойгоо төрдөг тийм. Онгодтойгоо төрдөг гэж юу? Тэгээд тэрийг нээх одоо тэрийг чөлөөлөх арга зам шүү дээ. За би уучрал юу гэдэг юм хоёр янзаар онгодоо хөглөж байгаа юм л да. Нэг нь болохоор зүгээр л хүлээдэг юм бичихдэр нэг юугаа тэр онгодоо хүлээдэг. За цаг хугацааны удаан хүлээдэг. За хэрвээ тэр нь орж ирэхгүй бол тухтай нэг орчингоо бүрдүүлнэ шүү дээ. Тэгээд хүлээн. Хоёр дахь нь болохоор яг бүр хүчээр оруулах. Ойлгож л байна л да бас. Хүчээр бол оруулах арга байж болно тийм. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх. Жишээлбэл одоо юу гэдэг трейлер зохиол бичиж байгаа бол хүнд рокууд сонсоод тэр орчинд нь өөрийгөө бүр ингэж хүчээр авчдаг. Хүнд рок сонсож бод тийм. Хайр дурлал бичих гэж байгаа бол уянгийн гоё симфонич сонсоод ч юм уу тийм. Хөгжмөр хөгөлдөг байх нь өөрийгөө. За. Их мэтэр ингэж хүчээр ингэж оруулж байгаа. Тэрнээс биш одоо юу гэдэг арга тэг байхгүй байгаа юм ингэж татж ирж байгаа юм байна шүү дээ. Үнэхээр дэгдэг байсан бол би одоо юу гэдэг чанмын онгодыг бид оруулж байгаа гэсэн мундаг болчихно орлоо тийм ээ. Чанм сайн зохиолч уу? Миний бодлоор уу? Тий. Миний бодлоор бол тухайн үедээ сайн. Тийм болохоор бас сүнсийн дуудаж оруулж ирээд тэгэл ингэ биччихвэл гоё юм гэж. Энэ жишээ шүү дээ тийм. Тийм үү тий. Өөрийгөө сэрэх ер нь бол хүний дотор ч нөгөө сайн муу хоёр юм хоёлаа байж байгаа. Яг нөгөө язгуур сүнс гэж яриад байгаа шүү дээ. Язгуур сүнсээ сэрээсэн тохиолдолд хүн ингээд гаднаас юм хүлээхгүй бүхнийг өөрөөрөө шийдээд даваад туулаад тэгээд одоо яг өөрийгөө олно гэдэг шиг тэгээд явцдаг л гэдэм байл дээ. Энэ бас бөөм мөргөлтэй холбогдож болох л юм. Ийм байна үстэй бөөм мөргөл. Бөөм мөргөлтэй холбогдох шиг яг нэршлийнхээ хувьд бол бас биш л дээ. За. Нэршил нь одоо юу гэдэг дотоод мөн чанараал сэрэх гэж л нэрлэх баг. Хүнд угаасаа л адгууслах шин чанар байдаг. Тийм ээ? Ягаад гэвэл хүн чинь байгалийн бүтээгдэхүүн дотор адгууслах шин чанар. За тэгээд нийгэмтэй харьцаад ирэхлээр нийгэм тэмцдэг хүсдэг. Тэгээд хүний тэр одоо яг төрлөх тэр ар шинг нь энэ нийгэмшсэн энэ за характер нь дарж залж яддаг юм болов гэж би бодлоо шүү дээ. За. Таны зохиол бүтээл би сонссон л доо нэг ингээ уншаад үзэхээр хүйт даах зүрх нүд мүд гэдэг үгнүүд их олон гардаг юм билээ. Энэ ямар учиртай? Нөгөө нүд гэдэг чинь сэтгэлийн тал гэдэг шиг сэтгэлийг нь нүдээр зүрхээр тэрийг л илэрхийлэх гэж хичээдэг. За дээрэс нь нөгөө нүд гэдэг чинь өөрөө тийм хүн хуурахын аргагүй тийм эргэтэн. За. Хүнийг одоо чи надад үнэхээр таалагдж байгаа бол би одоо инээж минь гэдэг яасан. Гэтэ миний нүдэнд одоо юу гэдэг үзэн ядалтын тэр бол байвал тэрийг би нууж чадахгүй байхгүй. Тэр утгаараа би нүдний талаар илүү их нөгөө сэтгэл хөдлөлтөөр нүдний талаар илүү их оруулж өгдөг. Ер нь сэтгэл судлал гэж биелсэн шүү дээ. Тий. Тэгэхээр сэтгэл судлал дээр чинь байгаа. Хүн ямар үед ямар үйлдэл хийх вэ? Хүмүүсийн зүйл зөндөө гэдэг чинь нэг хэлж байгаа юм бол хорд урд нь ярих, хамраа оролдох ч гэдэг юм тийм. Эсвэл халаастай гараа идэх ч гэдэг юм уу. Баярлцсан ямар байх ч. Гэх мэтэр ингээд сэтгэл судлал. Таас аюу хөдлөх юм аа. Ингээл энэ бол юутай холбоотой? Одоо сэтгэл судлалт юу гэж? Энэ бол хүн
тогтургүй 50 биш байна л гэсэн. Яагаад 50 биш байгаа юм бэ? Яагаад гэвэл би ярилцлага нэг өгч байгаагүй. Тэгээд 50 биш байгаа юм уу? Ямар сони юм бэ? Ярихтаа л да хоёлоо кофе мофегоо байгаа жоохон тайвширх. Ярихтаа ер нь муу л да. Тийм. Миний хэрвээ Facebook аппликейш найзуу те. Тийм. Анзаарсан бол миний постлж гэсэн ер нь хамгийн ихтэй л 3 өгүүлбэр байдаг шүү дээ. Магадгүй ах шүү. Тийм. Ер нь ганц өгүүлбэрээр бүх туснаага илэрхийлчихэл гэж боддог. Тэгэж одоо нэг хүмүүс чинь ухаантай болсон шүү дээ. Одоо чи зөв бай гэж хэллэх одоо бүхэл бүтэн баг өгүүлэх шиг юм бичээд чи зөв бай гэж хэлэх хоёр чинь баг ялгаагүй болчихсон одоо үед. Тийм ээ. Тэр утгаараа би баг ярьж их гэжээд тэгээд ингэж дэлгэцэн хүмүүс нэг олон гарч байгаагүй. Тийм баха. Гэхдээ би таны яг ярилцлагуудыг хайгаад уншаад судлах гэсэн чинь үндэ гарч ирээгүй. 1951 охинтой ярьсан байна. Тэр нь дуугүй юм байлээ. Өө тийм үү. Ямар ч дуугүй юм байлээ. Бас сонирхолтой байгаа ч тийм. Би яг сандраад ингэж бие хөдлөөд хэлэмжүүд их гаргаад байгаа. Тэгвэл бас мэдэж авмаар байна. Хэн нэгэн хүн ингэж хөдлөөд авах юм бол энэ хүн сандраад байгаа юм байна гэж ойлгох юм байна шүү дээ. Тайшруулаад ир тийм. За. Таны зохиол бүтээл зохиолууд чи нэр 10 хэдэн зохиол бичсэн л дээ. 20 байгаа. 20. Яг хэвлүүлсэн. Энд чи одоо бүр ингээ машин шиг юм шүү. Амар байгаа үстэй. Та одоо хэдтэй насын асууж болно үстэй хэрэгтэй юм шиг. Би чинь 43 таа. 43-тай 43-тай да 20 зохиол бичээд ихэнх нь роман байсан уу? За 8 роман шин тоож удаа. Яа, амар ажилт юм шүү. Би тэгээд уншсан байхгүй. 2019 онд би 3 зохиол бичлээ гэл. Одоо 20 онд би тэдэн зохиол бичлээ гэдэг ингээд төлөвлөгөөтэй ажилдаг. Бүр гайхсд хүн чи ямар амар ажилт юм бэ? Бүр ингээд тэгээд анзаараад байсан чинь цуслан дээр очиод бичдэг юм шиг лээ. Таны бас хүмүүс мэддэг юм байлээ л дээ. Маш хурдан бичдэг гэд. Тэгэхээр одоо тэр онготой масаа хөвөлд сурсан хүн үү? Эсвэл нөгөө нэг өстө өөрийгөө нэгээд олцсон болохоор дуртай ажиллаа тийм сайхан хийж гин үү? Шүнжэнгөө суугаад бичдэг юм болов уу? Одоо би бол 13 оноос хойш юу улсад ажиллаагүй. За. Төрийн байгууллагад ажиллаагүй, хэн нэгний боол зарц эзэн бол байгаагүй. Яг өөрөөртөө эзэн болол яг энэ номороо хүн зохиолоор амьдарч байгаа. 7 жил ахгүй юу? 13 оноос 7 жил. 7 жилийн дотор 20 хэдэн ном гаргана гэдэг бол бурхан гайхамшиг шүү дээ. Гайхамшиг шүү дээ. Яг тэгвэл тоонд бол нэг ач холбогдол өгөх шаардлагагүй шүү дээ. Тэр 20 зохиол дунд чинь жишээлбэл юу гэдэг кимчи дарга гаргачлал гэсэн ном байж болох уу? Тийм байж болно тийм ээ. За хин чирэггүй одоо зүгээр цаасны гарч авсан ном магадгүй байгаа. За. Тэр тоонд бол ач холбогдол шаардлагагүй. Яг энэ зохиол бичих зүйлд одоо арга хэрэгдэг зүйл хамгийн чухал. Манай эхнэр миний ажлыг ойлгодог учраас яг тэр бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг учраас ингэж сайн суугаад байгаа. Тийм. Тэгээд би ч одоо гэрээ ажил баг яг үнэлэхэд баг хийдэг шахав шүү дээ. Тэгэл нөгөө бодит бус хийсвэрч үзтэл амьдчихэд юм авчиж байгаа гэдэг. Тийм үнтэй амьдрахад эхнэрүүд хэцүү болов яа гэм бол хэцүү хөө ер нь бол хэцүү баг. Гэтэ гэрээ ажил хийдэг эрэгтэй хүн Монголд нөхөр олон ч биш л байх л та хөөе. Гэтэ одоо бодит бус ертөнцид амьдраад идэг нөхөртэй байна гэдэг бол бас амаргүй л баг тий. Хадлал юу гэдэг юм ярьж байгаа чи анхаарахгүй байна ч гэдэг юм уу. Миний үгийг сонсдгоо ч гэдэг юм тийм янз бүрийн ордон гардаг содол тасц. Яг нөгөө нөхөр чинь нөгөө номон дотор л амьдраад байхгүй юу. Тийм нөхцөл байна. Тийм зовлонгууд байна. Тэгээд эхнэрүүд одоо их ойлгодог учраас эхнэрүүд хэдий эхнэр зохиолч нарын зохиолч нарын одоо эхнэрүүд нөхрүүд тэрийг ойлгодог болохоор тэр гайгүй номууд чинь тэгж л гардаг байлгүй дээ бодвол тэгээд хүнд нөхцөл бичсэн зохиолгоос яаж ойлгох вэ? Тэгээд сүүлийн үед бол гэр бүлдээ тавих тэр анхаарал олж нэмэгдүүлж байгаа. Тийм үү. Өдөр нь болохоор яг гэр бүлдээ цагаа зарцуулаад 12 цагаас хойш 12-6 хүртэл би яг өөрийнхөө зохиол дээр ажилладаг болсон. Ингэж яваад энэ тэгээд 10 оноос эхэлж тэгж бичдэг ус гэхээр 10 жил явж байгаа. Яг юм хэмнэлээр. хэдэн үед дундчих. Тэгэл 6 дунтал 11 өнгөрөөгөөс ирнэ шүү дээ. Тэгвэл ер нь хоногтой нэг 5 цаг унтчих юм шүү.
Тийм хөө 5 6 цаг унтдаг л баг. Ер нь бол буруу зуршил, буруу хэмээх амьдрал юм. Гэхдээ яг одоо энэ чадaltaй байгаа дээрээ ч гэдэм үү. Нэг ганц 2 хоногийн наар даах тэгэхэд байгаа дээр жоох тэгээд ажиллаж ийл гэж байна. Бусад хүмүүсийг дээшээ гаргахад нөлөөлөх модон баймаар байна гэж бичсэн юм тий. Энийг би бас асууя гэж одоо бусад хүмүүс дээшээ гарна гэхээр юуг хэлж байгаа юм бол мод байна гэхээр одоо бас гişгүүр байх юм бол гэдэг. Ийм байна л да. Хүмүүс одоо юу гэдэг нь жоохон нэр алдарт хүрээд хүний олонний танилцуулаад ирэхээр од болчдөг байхгүй. Ард олноос тасарчдаг. Тэгэхээр би болохоор мод байсан дээр ард олонтойгоо байх хэрэгтэй. Одоо юу гэдэг юм би бол ард олон ч мод юм уу? Ард олон ч газартай шүү дээ. Газартайгаа болохоор модтой зөвлөж байгаа юм тий. Тэд нарыг одоо юу гэдэг нь чи бол ингээ цөөрөөр саман гэдэг яадаг гэдэг болохоор мэдж байгаа байлгүй. Мод шиг би тэднэрт энерги өгчээ. Мод шиг тэр дээшээ гарах шатнуулжээ. Мод шиг тэр өөр өгөөжээ. Ард олныхаа донд л байл гэсэн санаа байхгүй. Тэрнээс ч одоо юу гэдэг хаяа нэг ярьцлага өгчөөл аль нэг уушгч нарт харцахгүй тийм тэнгэрийн амтан байхгүй л гэсэн санаа л байхгүй. За. Ер нь уншигчдтайгаа ойр байх нь байна. Ер нь бол тэндээс л миний уран зохиолууд санаанд гарч ирж байгаа юм шиг тэндээс байна шүү. Танаас ер нь тэгээд хуучны зохиолч чиг яана ингээд хэлчихэл аамаа уурлах бах та. Мундаг ухаантай афоризм гарах болов? Гарахгүй. Яг бүх эрдэмтэд бүх сэдвэр афоризм гоё хэлээ дуусдаг. Яг тэр дээр үеийнхний нөгөө афоризмууд мартагдсан үед бидний тэр дуурайж хэлсэн жоохон ойртуулж хэлсэн үгнүүд афоризм болж үлдэж магадгүй. Тэрнээс бид нар бол тэр агуу шиг боддог. Тэгэхээр бүр нөө сэтгэлгээний хөгшрөлд орчоод байна гэдэг үг баг батлагдаж гин үү да. Дээр үед бүгдийг хэлээд дууссан одоо дахиад шинээр сэтгэх боломжгүй гэх. Ер нь бол хүнийг судлаад гişнээ жижил болцсон тийм энэ нийгэм чинь. Тэгсэн мөртлөө одоо хүртэл юу байгаагүй л шүү дээ хүмүүсийг хүнийг бүрэн таньж мэдээгүй л шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл өчнөө олон гоё афоризмууд гаргаал энэ өчнөө олон сурагчиг хүмүүсийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх, мөнгөтэй болгох, баяжуулах яасан зохиолол гараал юм. Тэгээд хүмүүс хэврэл шүү дээ. Хэврэл байна. Тэгэхээр үг бол нэг тийм үнцэнтэй ач холбогдолтой зүйл юм биш. Үг үү? Үг. Юу ач холбогдолтой? Үйлдэл ач холбогдолтой тий. Би одоо юу гэдэг гачин юм байж мундаг яасан исэн байгаас үлээрээ дугуйл солирч болно шүү дээ. Гэхдээ би уг хүн тийм биш бол хэн дураах юм. Тэгээд дээрэс нь яг миний тэр үгийг дуурайж авсан хүмүүс гэж дэше гарахгүй л байна. Тэгэхээр үйлдэл Тэгвэл би таныг бодоод байна л да. Маш хөдөлмөрч байна гэж харж байна. 7 жилийн дотор 20 эдэн зохиол бичсэн байна. Тэгээ энэ бол хөдөлмөрч зан. За тэгээд сүүлийн 7 жил архиугаагүй гэж та тамхи татдаг болов? Тамхиг бол татнаа. Тамхи тат. За нэг хорыг бол хэрэгэлт юм байна. Гэхдээ 7 жил архиугаагүй рокер ийм шивэстэй хүнийг би бол мэдгүй юм байна. Тэгээ нийгэм ч одоо ер нь бол та шиг ийм хүнийг харахаар энэ бол айгуул хар тамхи хэрэгэлдэг. Тийм л хүн гэж хаардаг бахал та. Тийм магадгүй өөрөөр харддаг юм ч гэж магадгүй. Тэгэхээр таныг бол би бас айгуу гоё сайхан хүн байна гэж бодсон шүү дээ. Өөрийнхөө тэр ойлголтыг өөрчлөх гэж би зохиол бүтээл дандаа одоо яг тэр над тодорхой хүмүүсийг дөрүүдийг би гаргаж ирдэг л та. Ойрхон ч байдаг бах тий. Миний нааж нөхрөл донд надтай адилхан ижил хобби мэргэжилт хүмүүс зөндөл байна тийм үү. Тэгээ заавал одоо юу гэдэг рок сонирхдаг гэдэг архиудаг хар тамхи хэрэглэдэг гэсэн үг шин шүү дээ. Би бол жишээлбэл өөрийгөө рокер гэж хэлэхгүй. Би рок сонсон тэр симфонийн сонсон магадгүй тэр K-pop гэдэг тэрийг сонсон. Гоё дуу гоё их шигтэй бол бүгдийг сонсдог. Дээрэс нь нийгэмд одоо ингэж тэр шивэст мотоцикл ундаг тэгээд сахин овц өмсдөг ийм хүмүүсийг одоо сөрөглөөс нь битгий хараасаа гэж. Урайлахын тулд би өөрөө үлгэрлээд байгаа юм л дээ. Тийм байна тий. Манай одоо юу гэдэг чабарчд мотоциклчдад мундаг ажил хийдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр яалтны шаар одоо хувийн хвшилт ажиллаж байгаа хүмүүс ч.
Яг дунд нь ороод үзвэл мундаг хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол би багада намайг жоохон бахад Монголын рок гэх юм бол Нисванс байлаа л да. Тэгээ Нисвансын сургууль нураасаа аборт гэх тийм сонсдог байсан. Миний үеийнхэн бол яг үндэ болд камертон сонсдог байсан байхгүй юу? Тэгээд тэгж сонссноор би өөрөө ч гэсэн амар одоо муухай болцсон юм алга л да. Одоо би тамхи татахгүй л юм тий. Тэгэхээр магадгүй би энэ хөгжмийг юу гэж боддог вэ гэвэл илүү философик байж магадгүй гэж боддог шүү дээ. Яг үндэ бол айхтар pop мопосоо арай илүү одоо философик байж магадгүй юм гэж боддог. Амьдралын тухай амьдралыг өгүүлж байгаа урлаг бүхэн амьдралыг өгүүлж байгаа дуу бүхэн илүү философик гэдэг. Рок доо бол яг л амьдралыг л өгүүлдэг. Тэгэхээр ялцчгүй хүнд сонсогддог юм шүү дээ. Амьдрал өөрөө маш хүнд шүү дээ. Амьдрал өөрөө маш хүнд. Энэ бараг таны афоризм болчих юм шүү. За гүү энийг бол зөндөө хүмүүс хэлсэн л. Тийм үү. Амьдрал өөрөө маш хүнд гэдэг. Энэ хэлсэн сэтгэл зүйн бас хааны нэгтээ сонсчоод миний фонд орцсон л байлгүй дээ. За. Тэгээд урлаг гэдэг маань өөрөө их гоё л доо хүний нөгөө нэг тийм хүний одоо нөгөө хүсэл мөрөөдлийг биелэгдэхгүй хүсэл мөрөөдлийг бий болгодогоор бодиттой болгодогоор урлаг их гоё. Юу гэдгийг хүн нисэж чадахгүй тийм ээ. Гэтэл урлаг дээр канон дээр номон дээр бол хүн нисэж болно. Хүний мөрөөдөлтөнд биелдэг. Тэр шиг сандлын багтаг дантаад ийлдэг. Урлаг дээр шүү дээ. За. Амьдрал дээр бол тийм ээ. Хүмүүсийн одоо тэр болохгүй байх, бүтэхгүй байх, яасан гэдэг зүйлийг чинь рок бол шууд ил ямар ч зөргөөр ямар ч тэр романтик хайргуугаар үзүүлж байгаа. Жохон харгастай. Харгастай тий. Та нэгэнт зохиол бүтээл бичдэг. Дээрэс нь бас хайр байхгүй бол харгастай гэж хэлж байгаа учраас би хайрын тухай асуумаар санагдчихлаа. Тэгээд хайрыг одоо юу гэж боддгоо энэ байх ёстой юм уу, байх ёсгүй юм уу? Ер нь хайрын хугацаа гэж байд юм уу? Хайрыг хоёр хүний хооронд хугацаа гэж байх уу? Хайрын хугацаа гэж. Хайрлах хугацаа гэх юм уу тий? Хайр байгаа учраас бид нар оршин тогтнож байгаа шүү дээ. Тийм ээ? Би энд эрэгтэй эмэгтэй хайрын тухай хэлээ. Яг нийтлэг хайр гэж асуусан учраас ч гэж айлж. За. Адаглал одоо юу гэдэг бид нэр өөрөө өөртөө хайртай учраас бид нар амьд байгаа шүү дээ. Өчгөнд бол одоо хоол идэл өчгөнд бол замаар болгоомжтой гардаг шүү дээ. Тэр өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг тийм. За. Өөрөөр нь яг тэр асуугаад байгаа тэр Иремийн хайрын тухайд гэвэл хайр мэдээж ирнэ, явна, буцна, дуусна. Хугацаатай байх нь тий? Хугацаатай. За. Тэр хугацаа юунаас шалтгаалдаг вэ? Жил яах вэ? Ойролцоогоор. Тэр бол тухайн мэдрэмжээс шалтгаалдаг. Нөө сэтгэл судлалт чи ойролцоогоор 5 жил гэдэг юм шүү. За яг тэр нь болохоор нэг хүнд дасаад одоо юу гэдгийг тоомтойгоо нэг бий болсон тохиолдолд одоо хайр байхгүй болоод гэж ярьдаг. Гэхдээ тэр хайр чинь өөрөө хойсож байгаа болохоос биш, мутаачлагдж байгаа болохоос биш л байж л байгаа. Гэтэл би бол хайрыг бол ер нь одоо юу гэдэг сайхан талаас нь одоо хармааргүй л да. Хайр гэж өөрөө бас их хэцүү шүү дээ. Тийм үү? Хэцүү мэдээж хэцүү шүү дээ. Хэцүү юу? За одоо жишээлбэл юу гэдгийг би чамд дурчаад чамаа хайрлаад байдаг чи надад хайргуул энэ хайр намайг зовоож байгаа үлдмэн үү? Гүү штэ та харин сайхан штэ өөрөө таны зүрх сэтгэл хайраар дүүрж байгаа бол та өөрийгөө тижигэд явж гин гэсэн үг байхгүй юу? За яг тэр талаараас гэж болох. Миний бодлоор бол жоохон бас хэцүү. Хэцүү юу? Хэцүү. Ягаад гэвэл хүн яг нэг зүйлийг яг нэг зэрэг хийх мэдрэх тийм боломж бас ховор гэдэг. Яг одоо нэг шууд ингээд 100% хайрладаг тийм хайр ховор шүү дээ. Нэг нь одоо илүү төлхөө байж 70%, нөгөөх нь 20, 30% гэдэг юм гэж хайрладаг. Тэгээ яг яванда дасаа зогцоол тэгэл 50-50 болоод л бодлоо. Тэр утгаараа бол хайр бол
нэг талаар гоё ч гэсэн яг сүлэртэй тал нь бол муухай. Тэгвэл би бол ингэж боддог. Хайрыг бол намайг хайрлах уу, хайрлахгүй байх уу, ерөөсөө хамаагүй. А зүгээр би танд хайртай байгаа нь надад өөрт сайхан байхгүй. Би хин нэгнийг хайрлж ийн гэдэг чинь миний зүрх сэтгэл хайраар дүүрэн байна те. Би хин нэгэн тэнд нэг миний хайртай хүн байгаа даа гэж бодож байгаа учраас би өөртөө таашаалтай сайхан. Тэрнээс заавал танаас хайр авах гэдэг байгаа бол тэр чинь одоо хайр биш шүү дээ. Тийм энэ хүн хүнээс ч шалтгаалж байгаа юм тийм ээ. Яг тэр мэдрэмжээ өөрөө өөртөө хадгалаад үлдэж байгаа хүмүүс бол зүгээр л байна. Манайхны ихэнх нь болохоор тэрнийг өмчлөх, хайрлсан зүйлээ өмчлөх гэж хичээдэг шүү. Тийм ээ. Тийм. Одоо юу гэдэг би энэ аяганд дурлаад энд харилцсан бол би энийг авах гэж хичээнэ. За. Тийм тийм. Тэр шиг зүгээр л энэ ямар гоё аяг гоё гэж яг чиний хэлснээр бодоол энэ дотор гоё кофе ууж байгаа бол тэгж таашаалтай л байх хэвээр. Тэг үлдээгээд явах аа. Эсвэл хулгайлаад. Их хүний хувьд өмчлөх тэр сэтгэхүйн давмгаалч учраас тэгж хэлээд байгаа. За хоёулаа хайрын талаар, зохиолын талаар хайрын талаар бол яг өмнөөс би бол сайн мэдэхгүй шүү. Би бол жоохон тэр уянгийн тал руугаа ер нь муу шүү. Ер нь уянгалж чаддгүй шүү. Их нэртэй мэдээж. Их нэртэй хайрг юм уу? Мэдээж хайртай. Гэхдээ би яг тэр хайрын талаар илүү их одоо бичихтэй ер нь бол парах. 43 нас арай л юу яагаад вэ те? Хайрыг бичгэд арай л багтаад байна уу? Цөөдөд байна уу? За хайрыг яг тэр эхнэрээ харилж байгаа хайр шиг юм уу? Харилж байгаа. Миний хайр бол миний өмч. Өмч үү? Тийм. Тэгэхээр би бусдад тэгж ил гаргах бичих шаардлагагүй гэж бодож байна. Би ч одоо аюултай бодлоо шүү. Миний хайр миний өмч гэхлээр. Үгүй тэр утгаараа биш. Гэхдээ цаачлаа. Тэгдэг үстэй. Тийм биш. Миний мэдрэмж, миний амьдрал, миний гэр бүлийн тэр орчин миний л юм байхгүй. Тийм шүү. Тэр хувийн юм бол цаашаа дэлгэх тэрийгээр ном бичих шаардлагагүй байхгүй. Тэр утгаар нь хэлсэн шүү. Тийм яг үнэ тий. Угаасаа хайрыг өмчлөгч боломжгүй. Тийм би ч яг тэгж л алддаг. Стилийг нь боломжтой. Тийм. Тэгээд уг хүний намайг өөрөө харж байгаа байлгүй нэг уянгалахаар юм биш шүү. Яа тийм хөө уянгалж болтгүй. Болохгүй. Хаяа нэг тэгж үзүүл яа дээ. Тэгээд ч хайрын тухай бичдэг маш олон хүмүүс байгаа. За. Би тэднэрт орж ингээд яах вэ? Хүн ер нь яг чаддаг зүйлүүд хийх ёстой гэж би ойлгоод байна л да. Одоо яг аимшигын төрлөөр бичдэг хүн бол одоо юу гэдгийг Монгол баг байхгүй наа тий? Тэр хэм байгаа шүү дээ. Ууган баяр. За. Нөгөө зоор харна. Ууган баяр бол яг аимшигын зохиол төрөлтөд бол угаасаа амар дээ. Тийм ээ? За одоо түүхээс дөрөвчдөг хаагаад диждэг хүмүүс бас яг тодорхой ингээд бүгд бий болцсон. Би яг тэдний хэмжээнд болж чадахгүй. Тийм үү? За би яг ууган баярын хэмжээнд аимшиг болж чадахгүй. Миний бич чадах зүйл бол адал явдал. Адал явдал. Тэгэхээр би өөрийнхөө энэ салбартаа тэргүүлэгч мэхэд голлох хүн байх юм бол би хичээх хэрэгтэй. Голлох хүн ээ? Тийм. Тэрнээс шууд юу гэдэг хайрын сэтгэлтэй зохиол бичлэгээр бестселлер болоод байна. Одоо би дэше яваад ороод би өөрөө алдаж байна. Тэгэхээр хүн тухайн салбарт өөрийнхөө хийж чадах, өөрийнхөө таашаад өгч байгаа тэр зүйлийг хийх ёстой л гэж хэлдэг. Гэхдээ тухайн салбартаа одоо голлох хүн байна гэхээр чинь бас нэг юм асуумаар санагдаад бах юм. Одоо нэг ингэдэж штэ. Энэ бол одоо сэтгэлгээний ч юм уу тий зохиол бүтээл бичдэг. Ер нь бол тухайн үндэснийхээ сэтгэлгээг залж авдаг ийм зохиолч гэл. Зарим нь бол энэ бол массын зохиолч юм а гэж хэлдэг л дээ. Тэгээд та алинд нь багтах уу? Би бол зүгээр цөөхөд л зориулж хийдэг юм шүү дээ. Цөөхөд. Яг л миний сэдв бол дандаа хар бараан гэмт хэрэг адал явдалтай зүйл. Энийг сонирхдаг хүмүүс их цөөхөн байдаг. Гэхдээ яг энэ сэдвийг сонирхдаг миний фэн гэдэг юм, миний уншигч нар бол хамгийн өмнө хүмүүс байдаг. Яг тийм шиг лээ тий. Тэр хүмүүс одоо юу гэдгийг өөр хүмүүсийн зохиолуудыг уншаад сул санагддаг болсон. Хэрвээ мөнгө бодоод гэдэг юм уу, амьдралаа бодоод массын зохиол бичих юм бол би одоо өөрийгөө алднаа л гэж би одоо 3 таал хэлээд байна л да. Харин тийм дахиалцсан тий. Та одоо яг номоор амьдарч болж гин үү? Болж байна.
Боломж юм байна уу? Яг зөвхөн номоо бичээл орлого олж байгаа юу эсвэл өөр орлого олох уу? Өөр орлого олох тул байхгүй. Тэгэхээр номоор амьдарч болж байгаа юм шүү Монголд. Болж байна. Гэхдээ тэхийн тулд өөрөө сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Би яг минималист амьдрал гэж би яг ямар юм байдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө л мэднэ. Гэхдээ би яг тэр минималист амьдралаар амьдраад байгаа юм бол би бодоод байгаа. Өөрийгөө юу? Тийм. Ягаад гэвэл би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. За. Илүү их зүйл шумдгоо. Дээрэс нь миний хэрэглээ, манай гэр бүлийн хэрэглээ. Яг л бусад нийт атомны хэрэгжилж байгаа яг ажиллах. Тэр утгаар бол би болж байна. Тэгээд ингэж амьдруулахад тусалж байгаа, ингэж амьдруулж байгаа уншигч нартай л мэдээж талархах хэрэгтэй. Тэгээд одоо тэдний хормыг хугалахгүй тулд одоо сүүлийн зохиолууд бол илүү чанартай, илүү одоо сайжрах хэрэгтэй. Тийм ээ. За тэр одоо 20 ном өнтергөл яриад байгаа. Энэ дэр бас нэг юм нэмэх хэрэгтэй. Ягаад би ингэж их ном хэвлүүлээд байгаа гэдэг маань юу байгаа шүү. Миний 10 орлон л да. Зохиолынхаа эрхийг худалдан борлуулах, хэвлэх эрхийг нь зарчдаг. Тийм үү. Энэ надад одоо өөр олон ном зохиол бичих боломжийг өгдөг. Ягаад гэвэл манай дийлэнх орон зохиолчид болохоор тийм баян зохиолч нар нэг байдаг шүү дээ манайд тийм. Ном бичингуудаа шууд хэвлүүлээл тэгэл тэр нь 100% бүгд борлогдоод байдаг тийм зохиолч нар зөөхөн шүү дээ. Нэлэнхүүдээ ерөнхийдөө л эрхийн та зарчдаг юм тийм. Тийм нэлэнхүүдээ л өдөр өнгөрөөгөө л явж байгаа хүмүүс. Угаасаа ийм урлагт хайртай тэр уран зохиолд хайртай хүмүүс болохоор тэр амьдралдаа ч өөрөө таалагддаг баг. Тэгэхээр одоо яг зохиол бичиж байгаа хүмүүс шинээр гарч ирж байгаа хүмүүс л ном эхлээд за зохиолоо бичиж байна. Тэр бол нэг асуудал байна шүү. Тийм ээ. Тэгээд тэрийг хэвлүүлнэ. Хамгийн багадаа 2 сэдвэр тийм ээ. Тийм шүү дээ. За тэгэл номын дэлгүүрүүдээр явна шинэ зохиолч учраас шинэ ном учраас нөгөө дэлгүүрүүд нь 5 ширхэг авна. Тэгэл дэлгүүрийн лангуун дээр очино. Номын дэлгүүр рүү ороход хэдэн мянган баг хэдэн сая ном байдаг билээ хэрэг тийм. Яг тэр дундаас нөгөө зохиолчийн номыг сонгож олох гэсэн борлуулалт мэдээж байхгүй. За тэгэл сард очиод нөгөө номын тооцоог л нэг 100 ч юм уу нэг төгрөг авдаг. 100 төгрөг авдаг тийм. Тэгээд тэр мөнгөө цуглуулад дараагийн номоо хэвлэх хэрэгтэй. Тэгээд бас амьдрах хэрэгтэй. Тийм шүү. Энэ зовлонг би давахгүйгээр нөгөө эрхээ зарчиж байгаа учраас зохиолоо дуслаа, эрхээ өглөө дараагийн зохиолыг орлоо. Энэ намайг нэг олон ном гаргах нэг нөхцөл болсон шүү. Хэн таны эрхийг аваад идэв? За хэвлэлийн газрууд байна. Янз янз ИВЛ гэж компани байна. Хөнөө пресс гэж байна. Сэлэн пресс ч гэсэн авч ирсэн. Тэгээд хоо хүмүүс шаам. Тийм үү. Тэгээд хүмүүс бол ерөөхдөө муулдаг л шүүмжилдэг. Чи өөрийнхөө бүтээлийг одоо ингэж юм хэмтгүүлээд ингэж байна. Гэтэ одоогийн нийгэмд болохоор хурд. Хурд. Маш олон зохиолч нар гарч ирж байна. Маш олон ном гарч ирж байгаа нөхцөлд бол би шинийг сэтгэх хэрэгтэй. Шинийг бүтээх хэрэгтэй. Тийм тий. Та ер нь хэр зоригтой хүн бэ? Таны бүтээл зохиол гэж уушаад хараад ахлаар амар л юм бичдэг юм билээ шүү дээ. Зоригтой хүн бичдэг багтаа гэж бодсон би бас. Зориг гэж яг юу хэлэх вэ гэдгээс шалтгаална л да. Жишээлбэл би бол яг үнэлэхэд өдөр болгоо өгөхөд бэлэн явдаг. Тийм үү. Одоо ингээд өгсөн ч надад бол нэг харамсах нь алга. Яг л зүрх сэтгэлийнхаа би бэлтгэгдсэн. Өгөх хагцал одоо үзээд ирэхлээр өглийн тухай бодол ойлголт бол өөрчлөгддөг юм байлаа. Тэр утгаар бол зоригтой. Нөгөө талаар хайртай үнэ алдах ч гэдэм үү. Гэр бүлийнхнээ алдах, ээжийг алдах ч гэдэм үү. Тэр зүйлээс би маш их хайдаг. Чи эсрэг тесрэг юм шүү. Та хайртай үнэ алдахаас айж ийн гэдэг чи өөрийг л бодчих шүү. Тэгсэн мөртлөө өөрөө амиа одоод миний хайртай хүмүүс овно яана надад хамаах уу явах гэж шүү. Амар юм шүү харин. Яг тэгээд хүн ч н одоо төрөлхийн тийм хувач зантал юм л та. Гэтэ тэгж өөрийгөө тэр айцаас чөлөөсөн цагт хүнээс одоо нэг төрөлхийн тэр нөгөө зан гараш дотроос нь гарах хэвээр тэр мэдрэмжүүд нэлээх гард юм болов явдаг шнэ. Би одоо 80 наслах ёстой гэж өөртөө зорилт 50 гутаа би одоо замаар өндлөн гарахтаа бүр ирч шаарал хоол идэхтэй бүр тусгай өнөр шалгуулаад амьдралын зөв хөвшилний тэргээл яваад байгуул
тэр амьдрал биш болж байгаа. Жишээтэй. Би хүнд мууг хэлээ зодуулчих болоо гэж агаад үгээ нуугаад авал тийм ээ. Энэ хайцаа чөлөөлсөн нөхөлд хүн өөрөөрөө байж чаддаг гэж би бодод байгаа. Тэр утгаар бол би зөрөгтэй юм. Нөгөө талаараа тэр хойчсон тийм юм аа. Арт эдний хүмүүс алдахаас айдаг, эх орны алдахаас айдаг. Эх орны алдахаас айн тий. За эх орныг хэн авах гээд байна? Эх орныг уу? Тий. Хэнд алдахаас айж байгаа юм? Эх орны гэдэг л одоо нөгөө юу л улс төрлөл орох гээд байна л да. За хойчсон одоо тийм хүмүүсээс л болно шүү дээ. Загас толгоноос утдаг гэдэг шиг. Түүнээс ихтдүүд нь орж ирээд, орсууд нь орж ирээд бид дээрэндээ дийлээд колониалгоод байгаа юм байна шүү дээ. Дотроос л ингээд юм болоод байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Монгол хүнээсээ л айж тий. Хүнээс л айж тий. Хүн хүндээ бид нар монголчууд өөрсдөөсөө л айж байгаа зү. Тэр дээр ч одоо хичнээн ирлээ цөрлөөзүүд гарлаа гэд бид нар тэрийг нь одоо тогтоож чадахгүй нэгдүгээр. Хоёрдугаарт ирлээ цөрлөөзүүд чи өчнөөнжид Монголд амьдарсан юм чинь монголчсон л байгаа байхгүй юу? Тэгэхээр монгол хүнээсээ л айж байгаа юм шүү. Тэгээд тэр маань л зарж борлуулад нэг талаараа бол тийм. Нөгөө талаараа бол хүн бас өөрөөсөө авах хэрэгтэй. Би одоо юу гэдэг хүмүүс нь мэдлэггүй, мэдээлгүй тэгээд жоохон харанхуй бүдүүлэг байгаагаас айжна. Энэ төрд байгаач гэдэг юм уу? Энэ усыг маань зарж өрөөд байгаа хүмүүсийг ард хүмүүс сонгосон шүү дээ. Тийм шүү дээ. Бид нэр хүчээр гаргаж ирээгүй л байхгүй. Бид ямар нэг юм муу болохоор л нөгөө 76 гэж муулаад идэг. Үндэ бол бид нэр өөрсдөө буруутай шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Одоо ингэ хэлчихвэл баларх юм шүү. Та нар өөрсдөө буруутай гэсэн чи тэд нар чи сонгуулаар бидрийг тэгээ өстэй ингэ өстэй. Яхаа тэгээд хэлтэм машин жишийг ашигласан шүү дээ гэдэг тэгээд бодох юм шүү. Тэгээд машин ашигласан ч мөнгө тараасан ч угаасаа сонгогдож байгаа хүмүүс нь тэгэл болохгүй хүмүүс сонгогдож байгаа юм шиг дээ. Ер нь бол тэгэл ард түмэн өөрсдөө энэ хүмүүсийг сонгосон учраас өөрсдөө татаад буулгачдаг байх тийм эр зөрөгтэй нийгмийн тийм юутай сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Эр зөрөгт нийгмийн эр зөрөгтэй байх хэрэгтэй. Хүн ер нь одоо ийм л юм шиг юм л да. Өөрөө мэдлэг мэдээлэлтэй, боловсралтай тийм байгаад ирэхээр яг тэр хэмжээнд бусдыг хардаг тий. Яг тэрнээсээ өөрөөсөө илүү хүнийг сонгож тий манлайлагчаа болгож миний өмнөөс ажилласаа гэж ингэж одоо залж чадчихна л да. Урагшаага сонгож чадчихна. Гэтэл би харанхуу, би мэдлэг мэдээлгүй, би тэнэг мулгуу байх юм бол яг тэр хэмжээндээ сэтгэл тэр хэмжээндээ хүнээ сонгож чаддаг байхгүй. Тэгэхээр л яг таны хэлж байгаа бас зөв шиг санагдаж л да. Өөрөө би боловсрч ич яг тэр хэмжээнд одоо өөрөөсөө илүү боловсралтай хүнийг сонгоно. Тэгээ тэр маань бидний төлөө ажиллана л гэж тий. Гэхдээ бас 100% хүмүүсийг одоо харанхуй бүдүүлэг байна гэж бас хэлж болохгүй л дээ. Айгаад байгаа юм уу? Яг тийм болгоод байна шүү дээ. Тийм байлгахыг хүсэж байгаа байхгүй. Мэдээллийн хэрэгслэр одоо бүхэл зүйлээр тийм болгоод байна шүү дээ. Бид бол яг мэдээллийн энэ дайны үед амьдарч байна, тийм ээ. Бид одоо яг ямар мэдээлэлд итгэх вэ гэдгээ мэдхээ болцсон тийм хүмүүс. Тийм ээ. Тэгээд эн чинь бүр зохион байгуулалтаа энийг ярил бүр асар их юм байна л да мэдээж. Тийм бах тий. За асар их юм тэр мэдээллийн дай маань одоо энэ удаа байли. Та бүдүүлэг гэж түрүү ярина лээ. Бүдүүлэг хүн гэхэлэр одоо ямар хүнийг ярих вэ? Одоо уг нь бол битэрийн ажиллагч нөө байгаль орчин тал руугаа явах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгсэн одоо тэгэл зохиол энтэрлүүгээ хазаачлаа. Тэгэхээр ганц хоёр нэг тийм асуултаа зайлшгүй асуумаар санагдаад байна. Жишээлбэл та тамхи татдаг. Тамхиныхаа ашиг хаана ээж вэ? Би машинда татчихвал машинда тэгээд нөгөө өмсөө хийдэг тусаас байдаг. За. Тэрэндээ хадгалж байгаа л тэгэл одоо хогийн сав руугаа л хийж байгаа хэрэг тий. Миний наваа таньдаг хүмүүс мэдэх واخоо миний машин чинь хогийн сав шиг л явж байдаг шүү дээ. Би гудамжинд хаяхыг хог хаяхыг цэвэрлэдэг. Машинда ичээд дараа нь цэвэрлээд хаждаг. Хогоо ангилдгүй. Ангилдгүй. Ангилхий гэж бодож байгаа юу? Манай эхнэр бол ерөнхийдөө нөгөө хувцар сав ингээд зэрэг ангилждаг юм. Тийм үү. Би болохоор яг тэр тал дээр бол бас яг тэр тал дээр бол муу. Гэтэ англих энтриг бол гэрээ эзэгтэй нар хийвэл илүү нарийн хийн л дээ.
Тэ заавал ирчүүдийг энд оролцуулах гэдэг байгаа чи малгал та ер нь бол. За бас нэг асуулт байна. Та амтан мөн үү? Хэрвээ философик талаас хариулвал мөн. За. Хүний дотор ч нэг байгаль ихс бий болсон одоо яг хүний адгууслаг одоо тэр мөн чанар нь байгаад байгаа шүү дээ. Хүн төрөхтөд яг тэр байгаль ихийнхаа бүтээгдэхүүнээр төрдөг. Тэгээд төрөөд бий болонготой нийгмийн тэр бүтээгдэхүүн болж хувирдаг. Тэгэхээр миний дотор бол тэр яг нөгөө адгууслах шиг тийм үү тэр амтналаг шин чанар бол байгаа тодорхой хэмжээ. Тийм тий. Биологийн талаасаа бол амтан л та. Тэгээ нийгмийн талаасаа бол нийгмийн бүтээгдэхүүн болчихж байна тий. Бусад амтны хувьд харуул бас амтнал гэж харагдахгүй л үү тийм ээ. Бид нэр л оюун ухаанд гэж бодож байгаа болохоос өөрсдөө арай илүү л гэж бодоод байна тий. Тэгээд амтын юм бол яагаад бид нар үхрийг алж идэд юм бол адилхан амтан шүү дээ. Яагаад бид нар чигээ орхоог хорхоо гэж үзээд гიშгээд байд юм бол яагаад бид нар цагаан зэрэг бахарталт нь хойноос нь тууж агаад алаад цусыг нугаад байд юм бол адилхан амтан байж ч яагаад бусад амьтдын амьдрах орчин бид нар булааж байгаа юм. Нөгөө л нөгөө хүний үүслээс гаралтай адгууслаг мөн чанар л ил гараад байна шүү дээ. Яг хот дотор бол яг тийм үйлдэл хийдэг шүү дээ хүмүүс. Хотоос гарахлаараа хүний нөөс холдохлоор л тэр үйлдэл хийдэг шүү дээ. Хот дотор ч гэсэн амар үйлдэлүүд амар болдог шүү дээ. Харцгүй цөөхөн байх л та. Ер нь төрөлхийн тэр адгууслаг анаа шин үе сэргээд идэг байх л та монголчууд бол. Бид нар чинь дээр үесэл нөгөө ирчүүд нь амтан агнаал эмэгтэйчүүд нь дэрийг нь өвчөөл цэвэрлэл тэгэл хүн болсон гэдэг шүү дээ. Тэр генд нь байгаа одоо тэр зөвлөл их өөрчлөгдөхгүй л. Өөрчлөгдөхгүй юу? Өөрчлөгдөхгүй миний бодлоор л. Яг хоо гений инженерчлэл хийгээд тэр адгууслаг чанаруудын бүгдийг ингээд төвж аваад дахиад шинээр ген үүсгүүл одоо ДНК үүсгүүл болох. Та амтан жижигдүү. Тэжээдэг ус одоо нөгөө хүүхд нэлэх болохоор одоо хүн тэжээхгүй. Тийм ямар амтан тэжээдэ? За би нэг хэсэг чинь бүр зоо паркт амьдарч байгаа шиг байсан шүү дээ. Нэг 4 нохоо, нэг бүргэл, усан гахаа, туулаа. Ер нь бүгдийг тэжээжсэн. Тэгээд амьтад бас хайртай, дуртай. Хүүхдийг ч гэсэн багаас нь амьтанд хайртай болгож өсгөхийн тулд хичээж байгаа. Гэхдээ манай хамгийн баг маань жоохон байна л да. Тэгээд одоохондоо ер нь амтнд дэжиг авах. Тэгээд хахгаал утлаа. За. Тэгээд ийм билээ шүү дээ. Бас хүн чинь бас нөгөө хуугачаас их сонзон талтай. Амтныг одоо юу гэдэг хайрлаад байдаг мөртлөө өөр хөлтөө бол тэрнээс илүү их хайрлаа тийм ээ. Тэгээд ямар ч амтныг бүр гэр бүлийн гишүүн болтлоо хайрлаж тонсон хэрнээ итгэдэггүй тийм зан харж байна. Амтандаа юу? Тийм үү. Одоо юу гэдэг ерөөч гэртээ том хот бол 2 настай 3 настай хүүхдэд хамт байлгахаас бас тодорхой хэмжээгээр ааш шүү дээ. Магадгүй мохоо шнуудлаад орчил яах. Тийм ээ тийм тий. Гэтэл нөгөө хотоо бүр 10 20 жил амьдсан бай. Мөртлөө шүү дээ. Хүн бас нэг юм байгаад идэв шүү. Тэрнээс болоод тий амьдтай төжихэ болчиход юм тий. За хоёулагийн ярилцлага ерөнхийдөө би дуусгая да гэж бодоод байж байна. Тий. Гэхдээ юу яах вэ? Одоо байгалийн талаар хоёлоо гоё үг хэлээ. Та зохиолч юм чи гоё афоризм хэлэлтэй яа дээ. Би ч гэсэн байгальтай холбоотой нэг юмнууд хэлэх гээд үзэл та ингээд та эхлээ хэлээд би хэлээд та эхлээ хэлээд би хэлээд ээлжлээд эсвэл модтой холбоотой хэлж болж байна. Ягаад гэвэл та модоор хийсэн цаас их ашигладаг хүн зохиол бичдэг. Таны зохиол бүтээл маш их борлогддог. Тэгэхээр бас цаастай холбоотой юмнууд хэлье гэж бодож байна. Модтой, цаастай, байгаль орчин хамгаалахтай холбоотой нэг өгүүлбэр ингээд ээлжлээд хэлээд хөө. Хэр удаан явах нь үзье. Би ялагдаж магадгүй л те зохиолч хүнтэй ярьж байгаа учраас. Жиш гэсэн зохиол шүү дээ. Тийм би нэрээ танд номоо авчрах өгөх гээд аваад ирсэн. Яг бол миний зарим номыг хүмүүс үзээд яахаараа чамаас юм гартыг аимшигын дахиж юм үзэхгүй гэж тэгэж хэлжсэн тохиолдол би. Тэгэхээр би бол яагаад тийм бичдэг мэднэ.
бас амар эмзэглэдэг учраас хамгийн эмзэглэдэг юм ал хүн бичдэг юм шиг үлээ. Хүнээс одоо хүнд мэдрэмж төрүүлж байгаа чинь өөрөө сайн болсон байна гэсэн үг шүү тийм ээ. Тийм үү. Тийм үү гэж уусаа тийм шүү дээ. Номч нь үзэл үнэхээр бүр одоо юу гэдэг ямар амар юм бэ гэж байгаа бол чи үнэхээр амар сэтгэлд нь хөрсөн л шүү дээ. Тэгэхээр сайн байна мундаг. За баярлалаа. Тэгвэл үргэлжлүүлээ бичдэг билүү? Бичээч дээ. Угаасаа хүн болгон ном бичих хэрэгтэй гэдэг үстэй. Хүний үргэлж нь мод тарих хэрэгтэй гэдэг шүү. Мод тарих хэрэгтэй, ном бичих хэрэгтэй, баашин барих гэдэг лөө юу гэдэг вэ? Тийм. Зарим нь баашин барих гэдэг, зарим нь өөр удмаа олдох гэдэг тийм. Нэг баашин барихч буюу юм биш байхаа тий. Яг өөр удмаа олдох юм байж болох юм да. Тэгтэл бас өөр удмаа олдох бас нүгэл олчиход тийм. Тэгвэл хүн хамгийн хөсөөд тэг хүн өсснөөр байгальчс хөнөөд одоо аяг хэцүүлчихэд болох тий. Яг хаа тэгээ тэрийг нь одоо байгаль өөрөө зохицуулчих учраас өсөд үржиж яхад бол нэг гэмгүй л баг. Энэ корона нэр байгаль бидрийг зохицуулж байгаа нэг хэлбэр мөн үү? Нэг бодлоор тийм. Нөгөө талаас энэ болохоор яг л нийгмийн захиалгаар бий болсон зүйл шүү дээ. Тийм үү тий. Одоо нөгөө нэг улс төрийн ярих шиг байна тий. Яг тэр утгаараа шүү. Илүү хөвдөөд хавдаад одоо өхөж өргөдөд байгаа газруудыг судлаад үзэхэд харахад бол ерөнхийдөө тэгэл хитрхи нийгэмсэн одоо байгалаас хөндөрсөн холтсон хүмүүс нь илүү хүртээд байна шүү дээ. Бид нар байгальтай илүү ойр удаг учраас магадгүй чухал таарад харж үзээд байна тийм ээ. Тэр утгаараа л байлж байгаа. Та маскгүй одохын нэр айхгүй юм. Маск би гадуур тултаа ингээд үзүүлдэг байна. За энэ маск банда үстэй. Банда. За хоёлаа нөгөө үгээ хэлье да. Та хэлэх үү? Эхлээд та хэлэх үү? За чи. Би хэлэх үү? Байгаль байхгүй бол хүн байхгүй. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас байгальтай захирах хэрэгтэй. За 1 тонн цаасыг 17 ширхэг модоор хийдэг. За хүмүүс захим номд ач холбогдол өгөөд захим номыг уншицгаагаарай. За 1000 кг цаасыг дахиж боловсруулад 900 кг дахин боловсруулсан цаас гаргадаг. Цаас бол хүнийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэйгээс гадна бас алах хэрэгсэлж болох тохиолдол байдаг. За. Учир нь цаасан дээр сургагч хэрэглэгддэг хүнийг шийдвэрийг тогтоолж босчихдаг. Холиод хайчихвал хог, ялгвал баялаг. Хүмүүс бол дэлхийн ертөнцийн байгаль эхийн хувьд бол вирус, бороо вирус. За, стогоо би ялагдлаа баярлаа. За, би тэгээд төгсгөлөө хийх хэрэгтэй. За, хаанаас хийж байгааг хэлье. Хамгийн гоё кето ланчийг идмээр байх юм бол Гутлын 22-ын урталтайгаа бид нартай хамтарч ажиллаж байгаа Route 22 гэдэг энэ ресторанд охид бүсгүүчүүд маань хүрээд ирээрээ худлаа ялаагүй шүү. Үнэхээр гоё хоолтой шүү эднийх. Тэгээд орчин нөхцөлийн згсэн харж байгаа хөт ажгүй. За тэгээд дараагийн хамгийн гол одоо баярхуу зохиолчийг урьсан шалтгаан болвол хүний ингээд итгэл үнэмшил гэж юм бол хамгийн хүчтэй те. Энэ итгэл үнэмшил манай монголчуудын итгэл үнэмшил бол бөө мөргөлтэй ерөөсөө язгуураараа салшгүй холбоотой. Та яг энэ тал дээр таны зохиол бүтээл бүр нэлээд сайн уягддаг гэж боддог. Тийм учраас таны дараагийн зохиолч нь маш сайхан адал явдалтай тийм байх болов. Гэхдээ энэ байгаль орчин хамгаалах тал дээр бас түлхүү ажилласаа тийм зохиол бүтээл гаргаж өгөөсэй гэж хүсэх гэж ерөөсөө юм тантай уулзаж ярилцсан юм аа. Тэгээд энийг мань бодож үзээрэй. Ирсэнд баярлалаа. Тэг бодож үзэх шиг байх. Энд чинь угаасаа миний үүрэг, зохиолч нарын үүрэг, хүн болгоны үүрэг. Тийм болохоор би чадлынхаа хэрээр, чадлаг зүйлээрээ энэ зүйлд хүмүүсийг уриалнаа. За баярлалаа. Like, subscribe